За цаг үетэй холбоотойгоор нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн эрүүл мэндийн газар, за байгаль орчны газар, за мөн одоо хэвлэлийн төлөөлөгч бид бүхэн ээлжид мэдээлэлээ та бүхэнд хүргье. За туул гол тэрж голын усны түвшин бол нэлээд нэмэгдэж, ер нь бол нийт нутгаар ойрын өдрүүд хор бороотой байх ийм мэдээллийг цаг уурын орчны газраас өгч байгаа. Энэ хүрээнд бол бид нэр урьдчилан сэргийлэх ажлыг бол мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа. Нийслэлийн засаг даргын 2020 оны 8 дугаар захир хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бол тэрэлж, хэрлэн, туул голын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо хар усан тохоогоос Баянзүрхийн гүүр, Төмөр замын гүүр, Маашлын гүүр, Зайсангийн гүүр, Ярамгийн гүүр, Сонсолонгийн гүүр, Хан уул дүүргийн 9 дугаар хороо Нисхийн эцсийн хадан ясаа хүртэл маршрутаар нийслэлийн аврах 105-ын томилгот болон бэлтгэл ээлжийн 2 бүлэг өдөр бүр нийслэлийн онцгой байдлын эцсийн гал төмөр унтраах аврах ангуудын бэлтгэл ээлж 515 албан хаагч, нийслэлийн цагдаагийн байгууллагаас 61 албан хаагч, нийслэлийн гэр бүл хүүхэд залуучдын төвийн 60 албан хаагч, 94 нэгж техник хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнд завьт эргүүл болон явгнаар үүрэг гүйцэтгэн туул голын иргэд дагуулд амарч зугаалжгүй иргэдэд гол тогтоол болсон живж осолтоос өршлөн сэргийлэх ийм ажлыг бол хийж ажиллаж байгаамаа. За бид нар 6 сарын 10-наас эхэлж эргүүл гарч ирсэн байгаа. Ингээ сэрэмжлүүлэг яриа таниулгыг бол 19,124 иргэнд хийж туул голын иргэд дагуу байрласан 31,3121 тээврийн хэрэгслийг бол ногоон бүсээс 50-аас 100 метрийн зайд бол байрлуулан ажилласан. Хэдийгээр эргүүл болон явгнаар үүрэг төлөвлөгөөнд завьт эргүүл болон явгнаар үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч гэсэн бас усан тосолдох, амнасаа алдах ийм тохиолдол бас гарч байна. Тийм учраас баталгаат гүүр замаар зорчих шаардлагагүй тохиол бага насны хүүхдийг гол усны дэргэд тоглуулахгүй байх зэрэг дээр онцгой анхаарч бага насны хүүхдүүдийг голын иргэд дагуу одоо явуулахгүй байх тал дээр эцэг эхчүүд онцгой анхаарах ийм зайлшгүй шаардлага байна. За хариулт. За та бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дараа ихцээ гэдэг юм байна. За коронавирус ковид халдварын талаарх нөхцөлийн мэдээллийг та бүгдэд хүргэе. За 7 дугаар сарын 1-ний байдлаар дэлхийн хэмжээнд 10,563,221 тохиолдол бүртгэгдсэн байна. За нас баралт 513,032 тохиолдол нас баралт бүртгэгдсэн байна. За бүрэн эдгэрсэн хүн 5,782,243 иргэн эмнэлгээс гарчээ. За дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй. За хамгийн өндөр өвчлөлтэй байгаа улс орноор Америк нэгдсэн улс, Бразил, Оросын албаны улс, Энэтхэг, Их Британи улсууд байна. За Монгол улсын хувьд гэх юм бол сүүлийн бас 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. За нийт 220 тохиолдол бүртгэгдсэн байгаа. За эндээс эдгэрч гарсан хүн 176. За одоо халдвар төвчин судлалын үндэсний төв 44 хүн эмчлэгдэж байгаа. За тусгаарлалт ажиглалтанд нийт 2,458 хүн одоо зочдлууд болон совиллын газруудад байршин тусгаарлалтанд байж байгаа. За нийт энэ одоо 2020 оны 1-р сарын 9-өөс хойш 11,047 иргэнийг ажиглалтанд Монгол улс авсан байна. За гэрийн ажиглалт тусгаарлалтын талаарх мэдээллийг та бүгдэд хүргэе. За 3 дугаар сарын 24-өөс 7 дугаар сарын 1-ний хооронд гэрийн тусгаарлалт ажиглалтанд нийтдээ 5,450 хүн орсон байна. За одоо өнөөдрийн байдлаар гэх юм бол 513 хүн өрхийн эрүүл мэндийн төвөөр буюу сум тосгоны эрүүл мэндийн төвүүдээр хянагдж байна. За яг одоо өрхийн 119 өрхийн эрүүл мэндийн төв сум тосгоны эмнэлгүүд энэхүү одоо гэрийн тусгаарлалт ажиглалтанд байгаа хүмүүсийг хянаж байна. За нийслэлийн онцгой комиссийн даргын 02 дугаар тушаалын дагуу за ах тээврийн шалган нэвтрүүл төвчөдөд болон за нийслэлийн шуурхай штаб байгуулагдсан ажилласан байдیں۔ Энэ бол нийслэлийн эрүүл мэндийн газрын албан хаагч нар 24 цагаар жижүүрлэн энэхүү үүрэг ажиллагааг гүйцэтгэж байгаа. За нийслэлийн онцгой комиссийн 6 дугаар сарын 30-ны
одоо хурлаар автоэврийн шалган нэвтрүүлэх товчоонд одоо ажиллаж байсан эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг одоо тодорхойгүй хугацаагаар зогсоосон байгаа. Энэтэй холбогдоод мэдээж нийслэлийн засаг даргын захирамж батлагдсан гарна. За тэгээ энэ хугацаа буюу одоо 2020 оны 2 дугаар сарын 7-ноос 6 дугаар сарын 30-ны хооронд за автоэврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн нийт 4021 эмч эмнэлгийн ажилчид одоо хяналт хяналт буюу хийн за орж ирж байгаа болон гарч байгаа зорчигчдын халууныг хэмжилж за заав зөвлөгөө өгж ажилласан байна. За 2 дугаар сарын 7-ноос 6 дугаар сарын 30-ны энэ хугацаанд за нийт энэ 8 товчоогоор сая 277,922 хүн орсон. Тээврийн хэрэгсэл орсон. За сая 151,906 тээврийн хэрэгсэл гарсан. Нийт 2,429,828 тээврийн хэрэгсэл орж гарсан байна. За энэ хугацаанд бас 3,944,791 хүн орсон. 3,551,851 зорчигч гарсан. Нийт 7,496,641 зорчигч энэ хугацаанд Улаанбаатар хотоор орж гарсан. Ийм орж гарч хяналт хяналтанд хамрагдсан байна. Энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. За мөн энэ хугацаанд бид нар зам тээвэр хөгжлийн яамнаас мэдээ авдаг байлаа. За 2135 галт тэргээр 648,117 зорчигч, 2633 нислэгээр 188,482 зорчигч ирсэн байна. За автоэврийн 28,500 хэрэгслээр 6,800 мянган зорчигч хяналт хяналтанд бас энэ хугацаанд хамрагджээ. За энэ хугацаанд бас сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. За тэгээд энэ нийслэлийн онцгой комиссийн шийдвэрээр төр хугацаагаар манай автоэврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байсан эрүүл мэндийн одоо эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагаа 7 дугаар сарын 1-ээс төр хугацаагаар ажиллахгүй зогсож байгаа. Харин за нийслэлийн шуурхай штаб бол үргэлжлүүлэн ажиллаж байгаа. За ийм мэдээлэл байна. За ер нь бол дэлхийн дахин буюу дэлхий дээр одоо энэ коронавирус ковид халдвар маань ерөөсө буурахгүй харин улам нэмэгдэх хандлагатай. За хөрш зэрэгэлдээ хоёр улсад маань хүртэл нэмэгдэх одоо өвчлөлийн тохиолдол нэмэгдээд байгаатай холбогдуулан манай Монгол улс бас одоо ард иргэд тайвшрах болоогүй. Тийм учраас бид нар одоо алхам тутамдаа сэрэмжтэй байх зайлшгүй шаардлагатай. За эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа зөвлөгөө зөвлөмжийг ягштал биелүүлэх шаардлагатай. Өөртөө одоо амны алдаа тогтмол зөөх хэрэгтэй байна. За гараа байн халдвар үүжүүлж явах хэрэгтэй байна. За тэгээд мэдээж гэр орондоо ариутгал халдвар гүйтгэл цэвэрлэгээ үйлчлэгийг маш сайн хийх. Одоо хоорондын зай олноороо цугдахгүй байх, хоорондын зайгаа барих энэ үйл ажиллагаануудыг одоо үргэлжлүүлэн цаашид одоо хянамгаа байж манай ард иргэд өөрсдөө хамгаалах зүйтэй гэж бас дахин зөвлөмөр байна. За та бүхэн мэдээлэл хүргэлээ. За байгалийн учраас За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За хаврын хуурайшил 6 дугаар сарын 10-нд дууссан байгаа. Тэгээ хаврын хуурайшилт дуусснаас хойш одоо байгаль орчны газраас нийслэлийн нутаг дэвсгэр дээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулъя. За мэдээс сая нэргүү даргын хэлснээр бол сүүлийн үед одоо хур бороо ихтэй байна. Тийм учраас нийслэлийн нутаг дэвсгэр дээр бол тогтоол ус үүсэх, цүнхэл, нуур цөөрмүүдийн усны түвшин нэмэгдэх ийм үзэгдлүүд бол илэрч байгаа. За үүнтэй холбогдуулаад одоо нийслэлийн хот орчим, захын хорооллын хэсгүүдээр тогтсон нуур цөөрөм, цүнхэл ус, за ялангуяа сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр хамгийн их одоо байдаг карьерийн ухамлаас үүссэн одоо хиймэл нуур гэж хэлж болох ийм нуурууд бол одоо бас байдаг. Тэгэхээр нийслэлийн байгаль орчны газраас 6 дугаар сарын 20-ноос эхлэн одоо усны эрсдэлд гол усны эрсдэх боломжтой ийм нөхцөл байдалтай газруудын судалгааг бол хийлээ. За нийт одоогийн байдлаар 18 байршилд ер нь бол эрсдэл байх магадaltaй байна гэж үзэн тэр 18 байршлийнхаа одоо 10 байршил дээр нь
иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг бүхээр одоо мэдээллийн ийм самбарыг бол байршуулсан байгаа. 2.1 метрийн хэмжээтэй ийм мэдээллийн самбар дээр бол сэрэмж анхааруулгыг байршуулсан. Одоо нэмэлтээр дахин 8 байршилд самбар мэдээллийг бол байршуулахар бол ажиллаж байна. За ер нь бол гол усны төмрийн одоо эрсдэл буураад өнгөрсний дараагаас эхлээд энэ гол усны үерийн одоо аюул бол нийт нутаг дэвсгэртээр бол одоо Монгол оронд бол тохиож байна. Тэгэхээр энэтэй холбогдуулаад иргэд маань агаар салхинд гарахдаа, хөдөө орон нутагт явахдаа, хот орчмын одоо газруудаар аялал зугаалахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх талаар одоо анхааруулга, сэрэмжлүүлгийн мессежийг бол өнгөрсөн хугацаанд 6 дугаар сарын 10-наас хойш өнөөдрийн хүртэл бол Unitel, Skytel-ийн өргөн телефоны операторуудаар нийт 3 удаа 130 мянган иргэнд бол сэрэмжлүүлгийн мессежийг бол хүргүүлж ажиллалаа. За мөн дээрэс нь байгаль орчны газрын агаар нэг аяны хүрээнд 20 секундын гол усны үерээс сэргийлэх, өрсөн сэргийлэх сэрэмжлүүлгийн шторкийг бол одоо хийлгсэн байгаа. За энэхүү шторко одоо олон нийтийн 4 телевиз, нийслэлийн засаг даргын тамгын газрын дээдлийн одоо мэдээллийн дэлгэц, мөн одоо өөрийн байгууллагын пэйж хуудас болон байгаль тайртай Улаанбаатарчууд, байгаль дээлтэй Улаанбаатарчууд зэрэг сошиал одоо сувгуудаар нийтдээ 15,000 удаагийн цацалтыг бол одоо өрсөн сэргийлэх ажлын хүрээнд бол хийгээд байна. За мөн одоо саяхнаас эхлээд бас хөдөө орон нутагт одоо тарган давхал өвчний илрээд одоо эрсдэл ингэж үүссэн байна. Тэгээ үүнтэй холбогдуулаад манай нийслэлийн байгаль орчны газраас энэ жил бол нийт нийслэлийн одоо суурьшлийн бүс буюу ялангуяа Улаанбаатар хотын хойд хэсэг, Цуслангийн хэсгийн одоо айл өрхөд бид нар одоо зэрлэг амьтдынхаа газар нутгийг эзэлж аваад булааж дээр нь амьдарч байгаа. Тэгэд энд бол ингээд ялангуяа Цуслангийн иргэдийн зарим айл өрхүүдийн хашаанд бол одоо тарганы доош ингээд тарууга одоо хүн бол тарухтайгаа хамт ингээд амьдарч байгаа тохиолдол зөндөө байна. Тийм учраас иргэдийнхээ эрүүл байх, аюулгүй байдлыг хангах, тарган давхал өвчний эрсдэлд оруулахгүй байх нөхцөлийг хангахын үүднээс бол манай байгаль орчны газраас энэ жил нийт одоо 30 тоо толгойд таруугыг бол суурьшлийн бүсээс гаргаж Улаанбаатар хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн орон нутгийн тусгай хамгаалалттай газарт бол нутагшуулан шилжүүлж одоо байршуулах ажлыг бол бас хийж хэрэгжүүллээ. За 2017 онд мөн адил одоо нийслэлийн нутаг дэвсгэрээс буюу суурьшлийн бүс болохын Цуслангийн бүсээс манай байгууллага 100 толгой таруугыг бол мөн одоо Баянзүрх дүүрэг буюу иргэд суурьшдаггүй одоо аслагдмал гэж хэлж болох газруудад бол бас ингээд шилжүүлэн нутагшруулах ажлыг хийж ирсэн. Ингээд нийтдээ бол нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд 150 толгой таруугыг бол одоо нийслэл дотроо одоо иргэд суурьшдаггүй бүс нутаг руу бол одоо аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлэх ажлыг хийлээ. За мөн одоо төмрийн хуурайшилт бид нар хэдий дууссан гэж байгаа боловч энэ бол хаврын хуурайшилт дууссан. Намрын хуурайшилт бол 9-р сарын 10-наас дахин эхэлнэ. Тэгэхээр намрын хуурайшилтандаа зориулаад энэ жил бас хуурайшилтын бэлтгэл ажлыг хангах үүднээс энэ жилийн хуурайшилтын төгсгөл үед бол одоо нийслэлийн байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагчийн чадварыг бэхжүүлэх, хуурайшилтын үеийн бэлэн байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд бол одоо 8 мотоциклийг байгаль хамгаалагч нарын техникийг одоо сайжруулан шинжлэх ажилд бол одоо гардууллаа. Мөн дээрэс нь одоо төмрийн үеийн унтраалгын одоо усны ирлөө болон төмрийн үед ашиглах зориултын усны савуудыг нийт одоо 60 орчим нэмэлт одоо ийм төхөөрөмж хэрэгслүүдийг бол одоо байгаль хамгаалагч нартаа гардуулж өглөө. Үүн дотроос мөн одоо байгаль орчин аюул жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаас газрын хамгаалтын захиргаанд бас зохих хувийг нь бол бас байгаль хамгаалагчдыг нь бэхжүүлэх чадварыг нь сайжруулахад зориулж гардуулж өглөө. За мөн манай байгууллагын хувьд одоо түүмэртэй нийслэлийн ногоон бүс бол одоо хойд хэсэгтээ ихэнхдээ иргэд орсон суугчид Цуслангийн бүс болгон Цуслан гэж одоо амьдардаг ийм газар байгаа. Тэгэхээр энэ одоо айн сан бүхий газартаа иргэд маань өөрсдөө очиод амьдарсан байгаа. Энэ үед бол одоо хаврын хуурайшилт энэ жил та бүхэн мэдсэн маш их хэмжээний түүмэр гарсан, цаг агаар өөрчлөгдөхтэй холбогдуулаад байгалийн энэ үзэгдлүүд бол одоо тухай бүр ингэж одоо маш өндөр эрсдэлтэйгээр ингэж илэрч бол гарч байгаа. Тийм учраас энэ жилийн хувьд бол энэ сүүлийн бараг 20 жил 1960-аас 1999 оны хооронд бол Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр түүмрээс хамгаалах, ойгоо хамгаалах, энэ аюулаас сэргийлэхийн тулд бол нэг 10 орчим байршилд түүмрийн халд зурвас гэдэг бол ажлыг хийж исэн. Тэгээ энэ ажил сүүлийн 20 жил бол тасарсан. Тэгэд энэ 20 жил тасраад байгаа өмнө нь хийж исэн тэр түүмрийн халд зурвас гэдэг яг
ой дундуур одоо зурвас гаргах ажил юм байна. Энэ ажлыг бол манай байгууллагаас холбогдох мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг аваад одоо энэ ажлыг бол мэргэжлийн дагуу хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг явуулаад Батлан хамгаалахын яамны харьяа зэвсэгт хүчний 410 дугаар анги буюу ой мэргэжлийн байгууллага ирэхдээ ийм байгууллагатай хамтраа одоо яг хийж байна. За энэ жилийн үед бид нар эрсдлийн зэрэг Эренбэ тогтоогоод Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо буюу Шарга мортод мөн одоо баг баяны хэсгийн ийм хоёр байршилт нийтдээ одоо 2 км-ийн урттай 40 м-ийн өргөнтэй ойн зурвас төмрийн халз зурвасыг бол гаргах ажлыг одоо яг эд тундаа хийгээд явж байна. За энэ ажил маань хийгдснээр бол одоо энэ бүс нутагт ойн төмөр гарлаа гэхэд одоо ойн төмрийн эрсдлийг бууруулах, гарч байгаа төмрийг зурвастаа тулж очиод төмөр өрөө цогсох гэх зэрэг маш олон талын ач холбогдолтой ажил бол одоо шинээр бас хийгдэж байна. За үүнтэй холбогдуулаад яг ойн тусгаарлах зурвас дээр одоо ургасан байгаа мот бут сөөг торлог зэрэг ийм ургамлуудыг бол одоо хуулийн дагуу тэндээс нь шилжүүлэн суулгаж авах ийм ажиллагаа бол давхар явагдаж байна. За мөн одоо нийслэлийн нутаг дэвсгэрийн маань одоо нийт 470 мянган га талбайтай байдаг. Үүнээс бол одоо ногоон бүсийн буюу ойн сан гэж яригадаад байгаа. Энэ талбай хэмжээ өөрөө 116 мянган га байдаг. Энэ 116 мянган га ойн сан гэдэг ойлголтоос буцаагаад 95 мянган га талбай нь яг ой модоор бүрхэгдсэн ийм талбай байгаа. Тэгэхээр энэ ойгоор бүрхэгдээгүй талбай бол үлдсэн жоох хувьд нь орж байгаа. Энэ нь бол одоо торлог гэдэг одоо бас айн төрөл зүйлд орж байгаа. Тэгэхээр энэ ойгоор бүрхэгдсэн нийт талбай дээр маань бол одоо хуурашилт ихтэй энэ хавар одоо хуурашилт их байсан. Тийм учраас энэ ойд одоо хортон шавж бас ингэж байгалийн нөхцөл байдалтай уялдуулж одоо ингээд хортон шавжууд бас их илэрдэг. Тэгэхээр энэ жил одоо хаврын хуурашилтаас үүдээд хортон бас одоо их гарсан байна. Сая бид нар хортон шавжийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагатай хийхэд бол одоо 4 зүйлийн хортон шавж нийслэлийн ойн сан бүхий газар дээр бол одоо илэрсэн. Тэр энэ судалгаанд үндэслээд энэ хортон устгах тэмцэл хөнөөлт одоо хортон тэмцлийн ажлыг үргэлжлүүлээд бид нар судалгаандаа үндэслээд сонгон шалгаруулалт хийгээд ажиллах ийм шаардлага бол тулгарч байна. За 2016 онд нийслэлийн нутаг дэвсгэр дээр 2700 га, 2017 онд 2300 га, 2018 онд 2660 га гэд нийтдээ сүүлийн 4 жилд бол нэг 7600 га талбайд бид нар хортон тэмцлийн ажлыг хийсэн. За энэ хортонг бол илэрсэн даруйд нь одоо шууд устгаж тэмцлийн ажлыг хийхгүй бол одоо хортон маань газар аваад бүр их одоо хэмжээний ойн сан бүхий талбайг одоо идэх, доройтуулах, дахин амьдрах юм боломжгүй болох юм бол эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр энэ хортон тэмцлийн ажил бол одоо нийслэлийн нутаг дэвсгэр дээр бас энэ 7-8 саруудад явагдах нэ гэж та бүхэн ойлгож байна. За мөн эцэст нь хэлэхэд энэ жил бол одоо самар ургадаг жил гэж бол үзэж байгаа. Эхнээсээ одоо самар бол баг зэрэгээр ургаад эхэлсэн байгаа. Тэгэхээр ойн нийслэлийн нийт ойн нутаг дэвсгэрийн бараг 17% нь ингээд самар ургах боломжтой хуршин ой байгаа. Тэгэхээр энэ жил бол энэ самрын ургацыг бол одоо иргэд маань одоо зөвхөн нийслэл бэлтгүй хөдөө орон нутагт ч гэсэн самраа одоо бүрэн болсон үед нь самраа түүгээрээ самраа одоо түүхий байх үед нь түүж бэлтгэх самрын модыг гэмтэх, юмар зохих ингэж гэмтээснээр бол тэр мод дахин самар гаргах юм боломжгүй болж байгаа. Тэгэхээр байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 463 дугаар тушаал байгаа. 463 дугаар тушаалаар бол ойн одоо хуш модны самрыг болцсон болоогүй байх үед нь түүх, бэлтгэх одоо худалдаалж наймаалахыг энэ хоригдсан шийдвэр нь бол 2020 оны 9-р сарын 1-ний хүртэл хүчинтэй. Тэгэхээр энэ хугацаанд иргэд маань бол одоо бас энэ хууль бус үйлдэл хийхгүй байхад анхаарч одоо болсон үед одоо самар түүгээсэй гэж бол хүсэж байна. За эцэст нь хэлэхэд бас энэ нийслэлийн ногоон бүсэд ялангуяа одоо 100 бүгд тусландаа гарч байна. Ойн сан бүхий газар гэж сая одоо зөндөө га талбайгаар нь дурдлаа. Энэ одоо зарим иргэд бол энэ ойн сан бүхий газар яг ой дотор ойн сан бүхий газар гэдэг байгаа тэр торлогтой газруудад бол одоо ингээд туслан авчих юм аа. Тэгэхээр энэ одоо холбогдох байгууллагуудын хууль бус үйл ажиллагаатай холбоотой энэ одоо хууль бус газар олголт нь өөрөө энэ ойн сан бүхий газарт иргэдийг газар олгуулах ийм авах нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Тэгэхээр энийг иргэд маань одоо шинээр газар авахдаа нийслэлийн ногоон бүсэд газар авахдаа нийслэлийн байгаль орчны газарт эхэлж хандаад энэ газар дээр бид нар газар аваад явуул энэ болж гэнөө ийм ойтой байна, торлогтой байна гэдэг ийм одоо мэдээллүүдийг их шалгуулмаар байна. Тэгэхгүй бол нөгөө газараа авчдаг, тэрэн дээр буцаагаад хашаага барьдаг,
худалдаа авах гэхээр бүх юм дандаа болохгүй гэдэг ийм хариултуудыг одоо манай байгууллагаас бол өгөх нөхцөл бол гараад байна л да. Угаасаа бид нар ойн тухай хуулийг зөрчсөн шийдвэрийг бол байгаль орчны газраас өгөхгүй. Тэгэхээр одоо энэ дээр иргэд маань бол энэ цуслангийн газар авахтай холбоотой харилцаан дээр анхаараач. Холбогдох дүүргүүдийн газрын албад энэ ой усны сан бүхий газарт газар хөтгий олгооч гэдгийг одоо дахин бас анхааруулж хэлмээр байна. За энэ газар одоогийн байдлаар манай нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны улсын байцаагч нар бол энэ ногоон бүсэд бол байнга ажиллаж байгаа. Тийм учраас хашаа барих гэсэн одоо бүх төр тохиолдолд үйлдэл болгоны чинь тухай бүр илрүүлээд ингээд газар дээр нь яваад очиждаг. Бид нар бол одоо зөвшөөрлөлтөө гэж одоо хэлдэг. Гисэн хэдий ч одоо манай байгууллагын зүгээс тэр зөвшөөрлийг нь ойн сан бүхий газарт олсон зөвшөөрлийг цуцлах одоо тийм ямар ч их манай байгууллагын чиг үүрэгт байхгүй. Бид нар харин ойн сан бүхий газарт хоригдсан үйл ажиллагаан дээр нь явуулж байгаа. Тэр хашаа барьж байгаа, байшин барьж байгаа үйлдэл дээр нь зөрчлийн тухай хуулийн дагуу бол одоо арга хэмжээ тооцож ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бас иргэд маань анхаараасаа гэж хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За сайн байцгаана манай. Сайн байцгаана. Шинэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд таван талын төсөв компани хэвлэлийн төлөөлөгч Бацуу гэж хүн байна. За наадмын маргааш намар гэдэг тийм ээ. Тийм болохоор бас юу бас наадмаар болох гэдэг шиг байдаг. Наадмын маргааш намар болно. Тийм болохоор бас өвлийн бэлтгэл ажил, өвлжилтийн бэлтгэл ажлын талаар бас таван талын төсөв компани ямар шохон ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Таван талын төсөв компаниуд мэдээж за үйлдвэрийн засвар үйлчилгээ зүүн бүсийн үйлдвэрийн бүтээн байгуулалт ажил бол төлөвлөгөөний дагуу хэвээ явагдаж байгаа. Үйлдвэрлэл бол хэвийн одоо шугамуд ажиллаж сайжруулсан түвшээ үйлдвэрлэж тодорхой хэмжээгээр бол нөөцлөж байгаа. Өнгөрсөн жилийн бодох юм бол мэдээж таван талын төсөв компаниуд бас өнгөрсөн жилийн одоо нөөцлсөн түвшний тоон үзүүлэлтээс бас хамаагүй их илүү түвшний нөөцтэйгээр энэ үйл бол орох гээд одоо бэлтгэл ажиллаа хангаад хийгээд явж байна. Энд одоо хамгийн бас нэг бэрхшээлтэй зүйл ямар зүйл тулгарч байгаа юм бэ гэхээр түлшний одоо нөөцлөлтийн агуулгах савын асуудал бол бас жоохон бас хүндрэлтэй байгаа. Мэдээж таван талын төсөв компани нийслэлийн удирдлагууд бол болцоо боломжоор бол энэ түлшээвэл үйлдвэрсэн түлшээвэл нөөцлж байгаа. Гэхдээ энэ бол хангалтгүй байгаа даа. Тийм болохоор одоо бас нэг иргэд аж ахуйн нэгжтэй бол нэг уриалга гаргаж байна. Энэ ямар уриалга юм бэ гэхээр за манай аж ахуйн нэгжүүд бол мэдээж иргэдийг бодох юм бол бас өвөлдөө түлшийг бол маш их хэмжээгээр хэрэгэлдэг. Тийм болохоор одоо энэ 102 сартаа бол болцоо боломжтой байгаа дээр нь эртхэн одоо намар одоо бас 9-10 сард болохоор иргэдтэйгээ уралдаад наагур цагаар болоод авахгүйгээр энэ 102 сард өөрсдийнхөө одоо багтаамжтай өөрсдийнхөө болцоо боломжоор агуулгах савынхаа хэмжээгээр бол иргэд аж ахуйн нэгжүүд маань таван талын төсөв компани үйлдвэрсэн сайжруулсан түлшийг нөөцлж аваач гэж бас уриалж байна. Ер нь судалгаагаар бол мэдээж манайд гэрээтэй өнгөрсөн жилийн гэрээтэй бол олон аж ахуйн нэгжүүд байсан. Тэд нар бол гэрээн дээр бол мэдээж ихэнх нь бол тодорхой хэмжээний одоо өөрсдийн гэсэн агуулгах савтай гэдэг одоо тийм гэрээн дээр бас бичсэн байдгийг. Тийм болохоор манай аж ахуйн нэгжүүд маань одоо энэ 102 сартаа багтаад сайжруулсан түвшээ нөөцлж аваач гэж одоо уриалгыг бол таван талын төсөв компаниас гаргаж байна. За дээр нь одоо бас энэ манай гадуур бол мэдээж иргэд аж ахуйн нэгжүүд бас өөрсдийн гэсэн бас агуулгах савтай байдаг. Агуулгах савтай аж ахуйн нэгжүүд иргэдийг бас таван талын төсөв компани нийслэлийн дагаарын ботлын тэмцэх газартай хамтарч одоо бид бүхэн одоо тэр аж ахуйн нэгж байгаа иргэдэд байгаа агуулгуудыг одоо бид бүхэн түрээсэлж тэндээ сайжруулсан түвшээ нөөцлөх тийм одоо ажил явуулж байгаа. Тэгэхээр манай өөрсдийн гэсэн агуулгах савтай аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс иргэд байвал нийслэлийн агаарын бохирдлын тэмцэх газар болон манай таван талын төсөв компанид хандаж өөрсдөө одоо тэр агуулгын мэдээж тодорхой хэмжээний метрик квадраттай шүү дээ тийм ээ. Тэрнийхээ хэмжээгээр бол тодорхой өөр үнэлгээтэй байгаа. Тийм болохоор манай нийслэлийн агаарын бохирдлын тэмцэх газар болон таван талын төсөв компанид хандаж ажиллахыг бас уриалж байна. Түрээслэн гэсэн үг шүү тийм ээ. За баярлалаа. Асуулт байгаа юм аа сэтгүүлчтэй.
надад одоо манай зүүн бүсийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлууд яг л одоо төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. 9 сарын 10-аар ашиглалтанд орно гэж байгаа. Та бүхэн бас хэрэгтэй бас мэдээллийг газар дээр нь авахыг хүсвэл өнөөдөр бас яг очиж бас тийм ээ 3 цагаас манай салбарын сайд даасан сайд бас ажиллах гэж байгаа. Тийм болохоор бас та бүхэн маань завтай зайтай очиж яг газар дээр нь очиод яг манай надаахын зүүн бүсийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж байна гэдгийг бас өөрсдөө хараад өөрсдөө сурвалжлаад бас мэдээллийг бас хүргээрэй. Тэр нөгөө дөрвөн шуудаа түлшийг солиод үнс гэдэг тийм ээ. Тэр бол манай нийслэлээс ирж болж байгаа шүү. Нийслэлийн гарын бүртгэлийн гүнзгий газар манай нийслэл одоо мөгжрөл орлогч барах тэр ажлыг сайн мэдж байгаа. Нөөцөл мэдээж нөөцөл ер нь бид нар нэг энэ өвөл 9 сарын 15 гэхэд ойролцоог нь 200 мянган тонныг нөөцөлж энэ өвөлд одоо орох гэж бэлтгэж байгаа юм. Ер нь тодорхой хэмжээг нөөцсөн байгаа. За бид бүхэн бол үер уснаас өршлөн сэргийлэх зорилгоор бол завь тэргүүлүүдийг бол 6 сарын 10-наас эхэлж ажилуулсан байгаа. За энэ дээр бол манай бас мэргэжлийн байгууллагууд хамтраад ажиллаж байгаа. За одоогийн байдлаар 100 орчим иргэний амь нацыг л аварч голын уснаас суулсан 30 орчим автомашиныг бол татаж гаргасан ийм байдалтай байна. Улс загварын газраас одоо ирэх саруудад бороо хор элбэг байгаа учраас голын түвшин нэмэгдэж байгаа. Иргэд маань туулгол болон тэрж голд одоо ариг согтууруулахындаа хэрэглэсэн үед усанд орохгүй байх. Бага насны хүүхдийг дагуулж одоо гол усаар явахгүй байх тал дээр онцгой одоо сэрэмж сонортой байхыг нийслэлийн онцгой байдлын газраас бол байнга одоо анхааруулж байгаа. Манай байгаль орчны газар бас хамтраад энэ сэрэмжлүүлэх сурталчилгаануудыг бол явуулж байна. За одоогийн байдлаар 15 иргэн амь насаа алдсан байгаа. Том хүн 8, хүүхэд 7. За аварсан иргэн бол би түрүүнд хэлсэн. Цагдаагийн байгууллагууд бол насварсан иргэдийг хүлээлгэж өгсөн байгаа. Гол нь бол бага насны хүүхэд хараа хяналтгүй одоо голын иргэдээр тоглож байна. Бас одоо хийлдэг бөмбөг тоглоомоор тоглож эрсдэлтэй байна. Мөн одоо бас карьерт осолдох ийм одоо хэрэг бас гарсан байна. 2 иргэнийг карьерт осолдсон 2 иргэнийг бол аварсан. 7 иргэн бол карьерт осолдож амнасаа алдсан байна. За голд суусан 18 автошныг татж гаргаж 3 иргэнийг бол бас аварсан байна. Нийтдээ бол 100 орчим хүнийг гол усан тосолтгоос аварч хамгаалсан байна. Болсноо. За баярлалаа.